ер нь бол нэг 30 музик дээдч мэддэг ер нь тийм нэлээ хідэмхий идэх сонирхолтой идэх зүйлээсээ кайф авдаг хүн бохгүй. Бусад хүмүүсийн үед бол 2 дахин илүү хийдэж чаддаг. Тургаа байх нь бурхны бэлэг гэж боддог ер нь. Намайг мөхмөгнө болормаг гэдэг. За тэг хуваараа бизнес эрхэлдэг болон тэгээ загвар өмсдөг инфлюенсер. За анх бол загварыг бол 13 настайдаа өмссөн. За өмсөх гэж одоо сургалтанд нь суугаад данхан шат, дунд шат, гүнзгий шат гэдэг нийтдээ нэг жилийн хугацаанд бол суралцсан. За тэгээд 14 наснда анх гүнзгийд нь ороод анх профессор одоо модель гэдэг сертификат авч байсан. Ер нь бол загвар өмсөгч хүн маань дандаа тайзан дээр маш гоё хувцастай, маш гоё будалттай. Тэгээд дизайнерийнхаа зүйлийг харуулж ингээд гоё зураг нь маань эдиттэй, тэ бүх юм нь гоё харагдаа. Тэрний цаана юу байдаг вэ гэхээр жишээ нь загварын шоуны ардталт ерөөсөө өглөө 8 цагт ирээд будуулаад тэгэл өндөр сэхтэй гуталтан дээр орой 7 цаг хүртэл зогсдог. За энэ маань болохоор орой 7-оос эхлээд 9 хүртэл гэхээр бүтэн 12-оос 13 цаг өндөр сэхтэй гуталтан дээр зогсоод хүлээдэг. Тэрийг тайзан дээр ердөө 30 секунд гарахын тулд. Тэгэхээр энэ маань маш их төвчээр шаардлагатай байдаг. Тэгээд гол нь хүүхдүүдийн маань бас загвар өмсөгч нар маань тайзан дээр гарах дуртай. Тэрэндээ одоо мэрэгчлээ дуртай учраас энэ хүү одоо загвар өмсөгч гэдгээр олон жил өссөн хүмүүс маань бол тэгээд тууштайгаар хайртай байна, тайзан дээр хайртай байна. Одоо загвартай хайртай учраас л одоо явж байгаа. Зарим хүмүүс маань дундаас нь одоо дөнгөж эхэлж байгаа гарсан хүмүүс байдаг шүү дээ. Миний хамгийн том загварын тайз гэхээсээ илүүгээр би болохоор 2011 онд одоо Австралид Vogue одоо 3 жилийн гэрээтэйгээр ажиллаж байсан. Тэр маань одоо миний хувьд бол хамгийн том нэрийн хуудас болж явдаг. Яг тэгэхээр Vogue-ийн сэтгүүлдээ гарахын тулд олон улсын одоо модельүүд маань өрсөлддөг. За тэгээд тэмцээн уралдаан болоод хамгийн их шилдэг нь одоо Vogue-д гардаг тий. Тэр одоо дэлхийн топ модель, стар моделүүд чинь гардаг болсон. Тэгтэл тэр одоо загварын агентлаг 3 жилийн гэрээтэй гадаад модель одоо ингээд ажиллаж байна гэдэг маань Монгол улсынхаа нэрийг бас өндөр дөрвж байна. Дээрэс нь одоо ингээд тэр хэмжээний тайзан дээр гарч тэр хэмжээний одоо газар очиж ажиллана гэдэг маань нэр хүндийн асуудал байсан. За 2008 онд одоо супер моделийн тэмцээн болсон. Дэлхийн супер моделийн тэмцээн. Тэнд бол бүх орны одоо бүсгүүчүүд маань ирээд өрсөлдөөд одоо тэнд төрүүлсэн маань одоо хамгийн том шагналын болоо гэж боддог. Тэгээд за манай охтууд маань өндөр гэхээр загвар өмсөж болно гэж ойлгоод байдаг. Тэр чинь бол бас нэг загвар өмсөгч хүний хувьд бол стандарт гэж нэг юм байгаад байдаг. Мөртөө байна, өндөр биш байсан ч гэсэн хувц үүрэх чадвартай хүмүүс байна, тий алгаа гişгээ. Тэрэс нь өөрсдийнх нь тайзан дээр харизм тэгээд өөрийнх нь одоо фото төрөх байна уу, тэгээд бүх юм нь харгалзаж үздэг. Тэгээд өндөр хүүхдүүд маань ер нь бол загвар өмсөж болооч гэгээд анханаас нь одоо нэг 70 хөмсөртөн суулгаад байдаг. Тэрнээс биш загвар өмснө гэдэг чинь өөрөө үндсэндээ яг тийм гой хүсээд ах бас мэрэгжил мөн үгүй юу гэдгийг бас эхлээд бодох хэрэгтэй. Хоёрт нь спортын хувьд бол сакс байна, волейбол байна, тий гой теннис байна. Энэ чинь гой үзэсгэлэнтэй спортууд байдаг. Тэгээд загвар өмсөхөөсөө илүүтэйгээр их зөв гой алхаа сурч хэрэгтэй. Бүгдийж биш тий одоо гоо сайхныхаа хувьд ч тэр анхаар шатны мэддэхүүнийг авахын тулд ер нь бүх охтуудыг одоо загварын тайзан дээр биш юмаа гэх загварын төр сургалтанд нь суугаад үзчихээсэй. Тэгэх юм бол одоо бие яаж авч явах вэ? Хүмүүстээ яаж өөрийгөө илэрхийлэх вэ? Яаж хувцлах вэ? Наазах. Өөрийгөө тэгээд нээх боломжийг нь олгож өгдөг учраас одоо загвар өмсгөж гэхээсээ илүү бүх охтуудтай ер нь загварын агентлагт яваад үзээрэй. Тэгэх юм бол өөрийгөө нээшүү, тий цаашлаад боломжтой ирээдүйтэй охтууд нь бол цаашлаад сураад явнаас сурч чадахгүй одоо 80 настаас 8 настаас 80 настай хүмүүс мөн хүртэл загварын одоо агентлагт явж болж штэ. Загварын тайз бол ярьдаг тайз биш байхгүй юу? Одоо өөрийгөө илэрхийлээд ярьж чадахгүй. Ичимхий хүмүүс ч гэсэн гараад алхдаг.
тэрийг бол хийж чаддаг. Тэгэхээр ер нь бол нэг хамгийн эхний алхам бол загварын тайзан дээр алхах маань өөрийгөө нээж байгаа. Дараад нь илтгэх урлаг гэж нэг юм байгаа шүү дээ. Тэрийг хийхгүй гэдэг алхаж яана гэдэг маань өөрийгөө нэгдүгürt нэг алхам учраас хотод маань эхлээд ярьдгүү ярихгүй шүү. Тэгэхээр ярихгүй учраас санаа зовхгүй зур алхах нь. Тэгэхээр хамгийн түрүүнд нь өөрийгөө нээхийн тулд гэж би түрүүний хэлсэнчлэн одоо өөрийгөө нээхийн тулд эхлээд загварын дамжаанд яваад нэг загварын тайзан дээр гараад үтсэн цагт л тэгээ түүхтүүд задарчт юм доо ер. Эмэгтэй хүн маань гой байх, сайхан байх, одоо нас нь одоо 60 хүрсэн ч манай од гэрлэгч шиг тий үнэхээр үзэсгэлэнтэй гой байх гэдэг маань хувь хүний өөрийнх нь одоо биеэ арчилж байгаа арчилгаа хэлж байгаа. Ер нь бол тэрнээс би хүүхд гаргасан шүү. Би тэгээд хүүхд гарсан болохоо бүдүүн байна гэдэг маань залхуу байна уу даа л гэж хардаг. Тэрнээс биш орой өөрөөрөө төвчээд хоолоо сойх, зөв холтонд орох, фитнестэй явах тий. Энэ болгон өөрөө өөртөө хайртай хүн өөрөө өөрийгөө л хайрлаж чадхал юм бол гой сайхнаараа хэдэн нас хүртлээр чамд байж чаддаг. Тэгэхээр өөрсдөө зөвлөгөө өгөхөд бол өөртөө жоохон хайртай байгаад өөртөө жоохон ажиллагаа л тавих хэрэгтэй. Тэрнээс биш шалтгаан тоочоод би л хүүхд гарсан, би 4 хүүхдтэй, би 5 хүүхдтэй гэдэг тэр бол зүгээр шалтгаан л одоо нэг үндэслэл баг гэж боддгийг. Одоо сая 4 хүүхдтэй нэг эмэгтэй маань одоо дэлхийн одоо миссийн тэмцээнд ороод бас байр шагнал авч байна. Үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй лээ. 4 хүүхд гаргаад ч гэсэн бие тэм гоё авч явж чадж байгаа нь өөрийнх нь харчаад тавих байхгүй юу. Тэр хүн өөрөө хүсэх хэрэгтэй, өөртөө хайртай байх хэрэгтэй л гэж хэлбэр. Загвар өмсгчөөс анх тэгээд хүмүүс хамгийн агуул намайг загвар өмсгч хардаг байсан. Тэгээд дараад нь хоол үйлдвэрлэлөө ороод хоол ингээд хийгээд эхлэхээр хүмүүс гайхаадсан л та. Яагаад загвар өмсдөг хүн ингээд хоол хийгээд байгаа юм бэ гэд. Загвар өмсгч байх чинь бас эхлээд хобби яж байгаад мэрэгчл одоо мэрэгсэн юм болчихж байгаа. За хоол маань бас хобби шүү те. Тэгэхээр одоо миний амьдралын одоо залгуулж явж байгаа зүйл маань хоол үйлдвэрлэл миний ажил очиж байгаа учраас энэ салбар бол салшгүй нэг зүйл болж байгаа. Ажилдаа дуртай байгаа нь хоббигоо хөгжүүлээд ажил болгоцсон учраас энэ маань одоо ингээд дэлгэрэн хөгжөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр загвар өмсгч одоо хуйлч эмэгтэй загвар өмсгч байна тий. Шүдний эмч загвар өмсгч байна. Тэгээд одоо эмч бүртлээ загвар өмсгч байна. Нэвтрүүлэгч бүртлээ загвар өмсгч байна. Тэгэхээр одоо хүний хийж байгаа ажил болгон бол үнэхээр гайхамшигтай зүйл. Тэгэхээр загвар өмсдөг хүн болгон ганцхан дан загвараараа мөнгө олно гэдэг бол хутлаа асуудал та. Тэгээд энэ маань болохоор өөрийнх нь сонирхол, хобби тий. Үнэхээр тайзан дээр алхахад их аж аргалыг мэдэрдэг учраас л өдөө хүртэл ингээд загварын тайзан дээр амьдраад байгаа байхгүй юу ерөөсөө бид нар. За ер нь миний хоббиг одоо хобби гэхээс илүү намайг одоо хүмүүс хардаг. Ер нь хитрхи энгийн л дээ. Ягаад энгийн байгаад байгаа вэ гэхээр ер нь ингээл хүн болгонтой ямар ч хүн байсан тэгэл мэдлдэг. Тэгээд хоёрт нь болохоор өөрийнх нь одоо өссөн хүмүүжил гэж нэг юм байдаг. Тэр нь болохоор эцэг их маань одоо юу гэж хүмүүжүүлсэн бэ гэхээр хүний хүнээр нь л хүндэлж явах хэрэгтэй гэдэг анханаас нь заасан. Энэ бол эцэг ихийн маш том хүмүүжил боловсрол байгаа. Тэгэхээр одоо бас хоёрт нь болохоор ингээд бүх хоббиг маань хөгжөхөд одоо дэмжлэг үзүүлж байгаа манай эцэг их. Тэгэхээр өөрийнхөө хувийн хөвгд бүх одоо хөгжим байна уу, спорт байна уу? Дээрэс нь одоо энэ загвар тий тэгээд хөдөө аялагч одоо аавыгаа дагаж аялагч болцсон байна. Дээрэс нь одоо баг анчин болчоогүй байна. Спорт одоо мото спорт байна уу, хурдны одоо спорт бүгдэнд нь дуртай. Одоо бүх талын одоо юмд бол өөрийгөө сорихыг хүсдэг. Тэгэхээр нэг газараа байгаадах сонирхолтой биш. Ер нь илүү их ингээд чаленжтэй, ер нь экстрем аялал одоо ингэжээч одоо хүн өөрөөсөө урам зориг авдаг. Ер нь өөрийгөө байнгын л одоо хөгжүүлэх сонирхолтой байдаг учраас нэг газараа удаан тогтож чаддгүй. Тэгээд ямар ч гэсэн нэг юм бариад авчмал дуустал хийж чаддаг. Тэгэхээр одоо олон талын хүмүүс гайхдаг. Яг юу хийдгэн сармд нь ойлгохгүй загвар өмсөх юм уу, дуу ч юм уу, эсвэл хоол хийдэг тогоо ч юм уу, тий нэвтрүүлэг ч юм уу, хөтлөг ч юм уу. За тэгээд явж ясна аялах ч юм уу. Тэгээд хинбэ өөрөө гэхээр би мэддэггүй байхгүй гэдэг шиг. Би бүгдээрээ л гэж хэлдэг. Энэ бүх хүмүүс чинь нийлээд нэг хүн болж байгаа байхгүй юусэн. Тэгэхээр хүмүүс чадахгүй зүйл гэж байхгүй. Өөрийгөө хайрцаглах хэрэг байхгүй. Ер нь чөлөөтэй байх хэрэгтэй. Чи чадна гэвэл чи чадна, чи чадахгүй гэвэл чи чадахгүй. Тийм учраас хүмүүс нэг юм хийгээл тууштай хийгээл насаараа амьдрна гэдэг бол тэр бол одоо өрөөсгөл ойлголт миний хувьд. Энэ хүн нэг юм аа л барьж аваад хийх хэвээр нэг юм руу олон юм руу ингээл замчаалаа те ста нэрэ алин ч хийхгүй мэхгүй. Тэр хамаагүй штэ. Яагаад чи өөрхөн туртаал юм хийж байгаа юм чи тэр хүн таалагдах гэж чи нэг юмараа насан туршаа дагнаад хэрэг байхгүй. Дуртай юм аа сонирхолч юм бол болно л үз. Тийм үстэй. Тэгэхээр энэ би өөрөөрөө байдаг чанар л миний хамгийн том намайг бий болгосон байх гэж боддог юм.
Би чинь амар хамгийн их ирдэг асуулт хинээтэй асуулт байдаг. Яагаад ингэж хийдчихэд тийм турхаа байдаг вэ гэдэг асуулт маш их ирдэг. Тэгээ өөрөө чинь их ер нь бол нэг 30 мууzik дийдч мэддэг ер нь тийм нэлээ хідэмхий хийдэг сонирхолтой хийдэг зүйлээсээ кайф авдаг хүн бохгүй. Тэгээ ер нь бусад хүмүүсийн үгэд бол 2 дахин илүү хийдэж чаддаг. Тэрнээсээ одоо ингээд хүний биеийн онцлог баг шатаачдаг. Тэг ингээд байн гүйжээдэг. Одоо энэ маань нэг сандал ерөөсө турхаа байх нь бурхны бэлэг гэж боддог ер нь. Тэг би үнэхээр энийг мэдгүй юм байна. Ерөөсө мэдээл шингээчтэй шүү дээ ямар ч байсан. Ажил их байдаг ч юм уу эсвэл одоо шүсэнд нь эксэлтэй их байгаад байдаг ч юм бүү мэдээ. Тэг хариулт ч алдахгүй. Тэгээд ямар ч байсан нөгөө хүмүүстэй би мэдэхгүй л гэж хариулт хэлдэг шүү ер нь. Нөгөө сайн юм байхад муу юм байдаг гэдэгтэй адилхан. Одоо хүмүүсийн бүх хүмүүс маань ондоо хүмүүс байдаг. Зарим талаараа нэг юм харахад их алцгаар харагддаг, нэг талаараа харахад их гоё харагддаг тий. Хүн хүний нүд ондоо шүүдэг. Тэгэхээр манай Монголын хувьд бол ер нь бол ингээд нийгэм стресстэй учраас бүх зүйлийг ингээд нэг шүүмжлэхээр харах гэдэг. Гэхдээ миний ер нь 90% нь дагагч нар маань их эрэг хүмүүс байгаад байдаг. Гэтэ шүүмжлэх юм гарч ирлгүй л яхаа бүгдийг мэдэхгүй учраас зарим нь бол зарим нэг ганц хоёр бичлэг үзчихээ шүүмжлэх ч юм уу те наад захын жишээ гэхэд одоо би олон улсын хууль эрх зүйг хятад улсад сураад төгслөө. Хятад хэлтэй болоод ирж байгаа. Тэгээд Монголын соёлыг хятад авчиад одоо сурталчилж байгаа. Одоо Монгол махаа хүртэл авчиад одоо сурталчлаад би хятадуудад ойлгуулахын тулд би хятаар ярих хэрэгтэй болно. Хятаар ярихад Хятадын инфлюенсерүүд одоо өвөр Монголын инфлюенсерүүд очиод танилцуулаад одоо Монгол улсаас сурталчилж явж байхад мандахан хятад хэлээр ярьж чаддаг нь шүүмжлээд хятад гэд намайг доромжилж одоо нэг нэсэндээ хятад гэдэг үг маань доромжлол гэсэн үг л дээ. Тэгэхээр боловсралтай байгаагаа ашиг тусна болохоор доромжлол аваад байгаа байхгүй. Гэхдээ би энийг бол юу гэж хүлээж авч байгаа вэ гэхээр хүмүүс маань яг ойлголтод дут байгаа тань хятад гэж ойлгох нь үст. Би боловсралтай болсондоо бол тэр нь бол харамсахгүй. Гэхдээ хүний үгийг өөрөө хүлээж авна гэдэг маань тэрийг одоо өөртөө хүлээж авахгүй нь өөрийнх нь дурахгүй. Тэр хүлээгээл авчвал зовоол гэсэн. Тэгэхээр тэр хүний үг тэндэл үлдэж байгаа болохоос надад наалдахгүй шүү дээ. Одоо чи хятад байлаа гэ би одоо хятад болчихгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр өөрөө л одоо хүн өөрийгөө зөв зохистойгоор одоо бодлоо зохицуулж авахгүй бол байн хүлээж авал хүн амьдрахад хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо тэр хүн өөрөө хятад гэж бодвол тэрнийхээ л бодол тэндэл эдэмээс надад л хамаахгүй шүү дээ гэд юмыг ер нь эргээр хүлээгээд авчдаг. Тэгэхээр нэгт одоо ер нь юм наалтах байсан гэдэг шиг. Тий. Хүн анх бол яг уу энэ тэгсэнгөө тэр ингэсэнгөө хүнд буруу өгөөд идэг байсан юм байна шантрах үедээ. Тэгэхэд ерөөсөө л асуудал өөр төр нь байд юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэгээд ер нь ямар нэгэн байдлаар зовлон үүсэт ирэхээр хүмүүс бусад руу чигдэг байхгүй. Тэрнээс болоо инглээ гэдэг. Яг яасан юм дээр тэр зовлон бол өөрөө л бүтээж байгаа зовлон байт юм шүү дээ. Чил нэг зовлон гэж харсан учраас зовоод байгаа. Хэрвээ чи нэг жаргал гэд бодоод авчих юм бол жаргаад явах гэсэн. Тэгэхээр чи өөртлүүгээ л өнгө. Ерөөсөө би байнга тэгж хэлдэг. Асуудал тулгархад за эхлээд өөртөө ярьдаг. Чи юун дээр алдчихв? Энэ хүмүүс биш шүү. Чи өөр дээрээс эхлээд асуу. Тэг өөрөөсөө асуугаад үзээр энэ зовлон биш шүү дээ. Чи зүгээр л жоо ядарсан байна. Тэгвэл цаг нь одоо хэрвээ их ажилласан байх юм бол бага ажиллаж байгаа. Тэгээ жоохон амраадах. Тэгэл бүх юм асуудалгүй болох юм байна. Тэгэхээр ийм ч их ажилтаа, тийм ч энэс болоо, тэрнээс болоо гэж дандаа гаднаас зовлон хайдаг л болох хэрэгтэй юм байна. Бид нар өөрөөсөө асуугаад, өөртөө ярилцаад, өөрийгөө л сайн ойлгоцсон байгаа нөхцөл бол хүн зовхгүй юм л юм. За, юуны түрүүнд одоо бүх дагагч нартай бол талархаж байна. Яагаад гэхээр намайг дандаа урмын өвгөр тэтгэж те өнөөдөр ингээд өдийг хүртэл одоо миний контентыг үзээд дагаад ингээд олон юм сураад те тэр болгонд нь би бас буцаагаад эргүүлээд хариу өгөхын тулд олон одоо гой сайхан зүйлийг үзүүл сургалтаа оруулаад одоо хүмүүс маань нэг хүн ч гэсэн хоол хийж сурах эсвэл одоо хөдөө орон нутг соёлын үзээд ийм байдгийн шүү гэдгийг харах те энэ болох боломжийг нь одоо олохын тулд өөрөө бас нэлээд хичээдэг. За тэгээд бүх дагагч нартай одоо юу гэж хэлээ да гэхээр одоо та бүхэндээ илүү ихийг одоо чадхаараа заагаад те үзүүлээд одоо бүх чадах зүйлээ л одоо та бүхэндээ харуулъя л гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань ч гэсэн одоо сурахын сураад хайхын хаяад яваарай.
100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.